Сайн уу манайхаа. За өнөөдөр би та нартай амсаасаараа маш удаан хүлээлгэсэн сэвхний бичлэгийг оруулж байна. За тэгээд нэлээд олон хүмүүсийг хүлээлгэсэн болов үнэхээр уучлаарай. Яагаад тэгэхээр энэ камера би яг сэвхний бичлэгийг бичижсэн чи өөрөөсөө холдуулах чад ширээн дээрээс унгаагаад нугасаараа идрээд тэгээд камера гацаад бүр юусоо бичиж болохгүй байсан. Тэгээд засварт өгөөд газар Монгол засварнд байдаг юм байна. Тэгээд удаан хүлээж аваад өнөөдөр энэ бэлэг цайхан өдөр бичлэгийг оруулж байна. За ингээд үндсэн сэдврөөгөө орцгоё. Өнөөдөр сэвхний тухай бүгдээрээ ярилцах болно. За манай Монгол эмэгтэйчүүдийн ярьсан тулгардаг 3 асуудал байдаг. Нэг нь батаг, хоёрт нүгчилт, гуравт сэвх. За сэвхийг дотор нь бол 2 ангилж болно. Нэгдүгээрт төрөлхийн, нөгөөх нь олдмол. За төрөлхийн нь болохоор олдмолыг бодвол арай хэцүү. Яагаад вэ гэхээр төрөлхийн ч болохоор яг гендээ удмаа дагаад ээж эмээгийнхээ арсыг дуурайгаад ч гэдэг юм те бүр багасаа жоохон сэвхтэй байж болно. Гэхдээ төрөлхийн сэвх нь бүрэн арилгах боломжгүй. Тэгвэл багаар бүдүүрүүлээд арсны өнгө тооны жоохон цайруулах бол боломжтой. Тийм учраас арсаа сайн арчлаад тэгээд арсаа сайн хамгаалах юм бол бүдүүрүүлж болдог байна. За тэгвэл олдмол сэвх нь болохоор маш олон шалтгаанаас болоод сэвх нөсөөд энэ арсны гадагуу дээр үүсдэг. Тийм болохоор ямар шалтгаанаас болдгийг өнөөдрийн бичлэгтээ би та нартай хүргэх болно. За сэвх яагаад үүсдэг вэ гэхээр нарны туяа бидний арсан дээр тусах үед арс маань өөрөө маш ухаантай учраас өөрөөсөө будагш бодис буюу меланин пигментийг маш ихээр ялгаруулж эхэлдэг. За тэр меланин бидний арсны гадагуу дээр нөсөөд хол болоод үүсдэг учраас бид нар нэгдүгээрт хамгийн дөрөнд нарны тусыг өдөр тутамд заавал хэрэглэж авах хэрэгтэй. Бид нар бол ингээл арсаа ингээл арчлаад байдаг хэрвээ та өдрийн цагаар нарны тусыг хэрэглээгүй бол бараг арсаа арчлаагүйтэй адилхан байдаг учраас нарны тусыг заавал хэрэглэх ёстой байх нэ. За энэний өмнө би YouTube сувг дээрээ яг нарны тусны талаар бичлэг оруулсан байгаа учраас та хэрвээ та үзээгүй бол заавал тэр бичлэгийг үзээрэй. Нарны тус та хэрэглэснээрээ сэвх нөсөөд бол батаг гарах. За дээрээс нь үрчлээ үүсэх. Ер нь арсны бүх асуудлаас та урьдчилан сэргийлэх үүднээс нарны тусыг хэрэглэж байна л гэж нэг үгээр бол ойлгож бол. За миний хувьд болохоор физикал нарны тусыг бол илүү хэрэглэдэг байгаа өдөр тутамдаа. Яагаад би химийн буюу химикал нарны тусыг хэрэглэдэг вэ гэхээр химикал нарны тос нь болохоор яг тэр нарны тэр дулааныг өөрийн арсан дээр ингээд шингээгээд дулааныг шингээж аваад буцаагаад дулаан болгоо гадагшлуулдаг байхгүй. Тэр меланин үүсэх магадлал бас өндөр байгаад байна гэсэн үг шүү дээ. Физикал нарны тос нь болохоор ерөөсөө тэр нарны тэр дулааныг шууд арсны гадуур дээр ойлгоод буцаа гаргацдаг. Шингээхгүйгээр. Тэгэхээр энэ хамаагүй тэр химикал нарны тосыг бодвол илүү сейфти, тэгээ илүү арсны одоо тэр нөсөө тав үүсгээс илүү хамгаалж өгдөг учраас миний хувьд би бол бусад хүмүүст бол физикал нарны тосыг бол илүү санал болгодог байгаа. За сэвх нарны туяанаас гадна гормоноос болж маш их үүсдэг. Яагаад вэ гэхээр ялангуяа жирэмсэн байхад эсвэл одоо төрсний дараах үед бидний сэтгэл санаа ялангуяа ээжүүдийн сэтгэл санаа маш их юм тогтворгүй гормоны өөрчлөлтөнд орсон тий энэ үед сэвх нөсөөд бол маш үүсэх гэдэг. Тэгэхээр энд тий хоолт маш чухал дотор эргэтний одоо тий дотор эргэтний хэрэг муудсан үед бол сэвх нөсөөд холбоо үүснэ. За гуравдугаар болохоор стресс аль болох тайван байх хэрэгтэй, сайн унтаж амарч явах хэрэгтэй. Тийм учраас ээжүүд маань эрүүл мэндээрээ сайн анхаарах юм бол тэгээд дээрээс нарныхаа тусыг сайн хэрэглээд авах юм бол сэвх нөсөөд одоо үүсгэс урьдчилан сэргийлж болж чаднаа. За сэвх яагаад үүсдэг юм болоо гэдээ яг ингээд сайн судлаад үзэхээр жирэмснээс хамгаалах юмнаас бас их болдго юм байна. Тэгэхээр бид нар яг мэрэгжлийн эмчээс ингээд зөвлөгөө авахгүйгээр зүгээр эмийн сангаас дураараа аваад те одоо зах замбраагүй ингээд хэрэглээд явгод гормонд өөрчлөлт явагдаад сэвх нөсөөд холбоо үүсдэг юм байна. Тийм болохоор та нар маань яг мэрэгжлийн эмчид хандаад шинжилгээ өгөө те өөр тохирсон те одоо юу гэдэг тэр одоо эмчийн зөвлөсөн тэр эмийг хэрэглэнүү гэхээс биш өөрөө дураараа хамаагүй хэрэглэж болохгүй байх нэ. Тэгэхээр тэр нь сэвх нөсөөд холбоо үүсгэхэд их нөлөөлдөг байх нэ. За бидний энэ арсны гадуур дээр байгаа нөсөөд холбыг бид нар дотор нь зөндөө олон ангилж болно. За нэгдүгээр сэвх нарнаас үүссэн, хоёрдугаар болохоор жирэмсэн болон төрсний дараах өвхөл ээж нарт мелазма илүү одоо илэрч гардаг. За гуравдугаарт болохоор батг гарсны дараа батгаа шахсан ч шахаагүй ч нэг хүрэн борд сорвинууд үлдчихдэг шүү дээ. Зарим нэг юм хар сорвинууд үлдчихдэг те. Тэрийг бас үүн дотор бол бас багтааж болно. За дараа нь болохоор насжилтаас болж ялангуяа эмээ өвнөрийн биен дээр яг та нар анзаарах юм бол ингээд гар хэсгээр нь ингээд маш тийм бор сорив үүссэн байдаг. Энэ болохоор насжилтаас үүссэн насжилтын толб
гэж нэрлэдэг. За эдгээр нөсөө толбыг яг ингээд өргөн хүрээгээр нэрлэх юм бол hyperpigmentation гэж нэрлэдэг байгаа. За тэгээд дотор нь бас хоёр ангилдаг байгаа. Энэ нь болохоор PIH буюу post inflammatory hyperpigmentation. За нөгөөх нь PIE буюу post inflammatory erythema гэж нэрлэдэг байгаа. За энэ хоёрыг яаж ялгах вэ гэхээр PIH нь болохоор илүү бор толб. Ялангуяа үрслийн дараах нөсөөг нэрлэж байгаа. За дээрэс нь одоо шийдвэрлэдэг нарны одоо туяанаас үүссэн тэр сэв нөсөө толб, за батханаас үүссэн тэр бор толбуудыг PIH юм байна гэж шууд ойлгож байна. За PIE нь болохоор илүү нөгөө үрслийн дараах улаалтыг нэрлэж байгаа. Ийм сориг гэхэд чицүү тэгсэр ингээд юм айгүй улаан эмзэгсэн арьсууд байдаг шүү дээ. Тэрийг болохоор яг үрслийн дараах одоо улаалтыг одоо PIE гэж нэрлэдэг байгаа. За энэ нь болохоор гэхдээ арай удаан эмчлэгддэг байгаа. Одоо шинэ юу гэдэг 3 сараас 1 жилийн хугацаанд байгалаараа багаар эмчлэгдэнэ. Тэрээс шууд одоо богино хугацаанд бол одоо яг энэ улаалт бол эмчлэгддэг байгаа. Тэгэхээр аль болох та хэрэгж байгаа гоосхны бүтээгдэхүүн дундаа нэг тийм зөөлөн, арьсан тийм муу нөлөөгүй одоо юу гэдэг тийм аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглүүл энэ PIE-г бол эмчлэх боломжтой. За одоо бүгдээрээ нөсөө толбыг арилгах идэвхтэй орц найрлагуудаа танилцъя. За нэгдүгээрт болохоор хүмүүсийн маш их өргөнөөр хэрэглэдэг бүтээгдэхүүн юу вэ гэхээр витамин C буюу витамин C. Витамин C нь болохоор өөрөө антиоксидант. Тэгээд чөлөөт радикалаас бидний арьсыг хамгаалж өгдөг. Меланин одоо ялгалтыг багасгаж өгдөг учраас ялангуяа тэр нөсөө толбоо одоо бүдгэрүүлэх, арьсны өнгөө гой сэргээгч бол витамин C бол заавал хэрэглэж авах хэрэгтэй. За витамин C-г ямар үед хэрэглүүл илүү үр дүнтэй вэ гэхээр өглөөний арьс арчилгаанд хэрэглүүл илүү үр дүнтэй. Яагаад вэ гэхээр витамин C-г нүрэндээ төрхлээ, араас нь нарныхаа тосыг төрхлээ. Түнгүүд энэ хоёр чинь хоорондоо маш гой зохицож өгдөг байгаа. Тэгэхээр энэ хоёрыг хамтд нь хэрэглэжээж илүү тэр нарны туяа дээрээс нь тэр чөлөөт радикалаас арьсыг чинь маш гой хамгаалж өгдөг гэсэн. Бүр best хамтрагч. Тэнгүүд орой бол хэрэгж болно л доо. Гэхдээ ингээд өглөө орой витамин C ингээд зэрэг хэрэглэхээс илүү зүгээр л өдөрт нэг удаа өглөөдөө хэрэглэл илүү үр дүнтэй байдаг байгаа. За дараагийн нөсөө толб арилгах идэвхтэй орц найрлага гэвэл niacinamide буюу витамин B3. За надад болохоор niacinamide бол арьс арчилгааны ямар ч одоо гоосхны бүтээгдэхүүнд бол одоо ямар ч байдлаар орцсон байдаг. Одоо шинэ энэ болохоор серум байна. Энэ болохоор The Ordinary brand-ийн niacinamide 10% тай. Тэгэхээр энэ 10% нь одоо арай хүчтэй санагдсан. Яг энийг бол би яг дуустал нь хэрэглэж чадаагүй л дээ. Яагад гэвэл энэ надад тохироогүй. Би 1 сар хэрэглэхэд миний батхыг бол бүр улам нэмж гаргаад байсан. Тэгээд би тохироогүй учраас энийг бол цааш нь өргөжлөж хэрэглээгүй. Магадгүй энэ нөгөө 10% тай учраас надад арай хүчтэй дэдэж магадгүй гэж бодод би энийг хэрэглэхээ шууд зогсоосон. Харин оронд нь заавал ингэж 10% тайгаар нь хэрэглэхгүйгээр зүгээр эссенц маягаар хэрэглэж болно. Одоо энэ эссенц байна л да. Тань харагч байна. Энэ эссенц болохоор Purito brand-ийн boosting essence. За тэгээд энэ essence болохоор надад их таалагдсан. Одоо хэрэглээд одоо ийм жоох үлдсэн байна л да. Тэгээ энэ болохоор niacinamide 3% учраас нэг тийм арьсан тийм хүчтэй одоо үгүй батга гаргач гэдэг юм уу тийм реакц бол үзүүлээгүй. Надад энэ essence бол үнэхээр таалагдсан. За энийг би хизээ хэрэглэдэг гэхээр яг ингээд нүрээ угаачаад төвнөрөөр арчичаад дараа нь essence нүрэндээ гоё шавшаад хэрэглэждэг. Тэгтээ ингээд хэрэглэхдээ энэ эссенц маань болохоор өөрөө маш гоо тийм зөөлөн, тийм шингэн бүтцтэй, нэг тийм зунгаалцсан мэдрэмж өгдөг. Дээрээс нь niacinamide 3% учраас niacinamide ч өөрөө арьсны өнгөийг гой сэргээж өгдөг. Одоо нөсөө толбыг өдөө бүдгэрүүлж өгдөг учраас эссенц яг ийм бага хувьтайгаар орсон байвал надад айгүй их таалагдсан. За дараа нь болохоор заавал ингээд өгдөг серум ч гэдэг юм эссенц хэрэглэхгүйгээр ийм шит маск гэж болно. За миний ажигласнаар ихэнх шит масканд дандаа ард талын ингээ уушгам бол niacinamide агуулсан байдаг. Гэхдээ бүгдэнд нь бол биш шүү. Зүгээр ихэнх ингээ саан зарах юм бол дандаа ийм niacinamide агуулсан байдаг. Гэхдээ түрүүний хэлдгээр одоо гэдэг энэ серум эссенцийг бодвол энэ арай бага хувьтай агуулгдсан байдаг учраас огцон болоо үр дүн өгөхгүй, одоо реакц үзүүлэхгүй. Зүгээр багаар одоо бид нар чинь ингээ шит маскыг 7 хоногт 1-2 удаа хэрэглэдэг шүү дээ. Арьсаа ингээ жоохон баярлуулаад тэ арьсан дагуу илүү гоё чигшил өгөх үүднээс. Чигшил өгөнгөө бас ийм niacinamide салбидган маскуудыг хэрэглэх юм бол арьсны өнгөийг гоё улам гоё сэргээгээд за дээрээс нь нөсөө толбыг арилгаж өгдөг байх нэ. Тэгэхээр бид нар шит маска бас 7 хоногт 1-2 удаа заавал хэрэглэж авах хэрэгтэй. Гэхдээ заавал энэ брэндийнх биш. Зүгээр ерөнхийдөө салбид маскын ард талын орц найрлага нь ямар байна гэдгийг бас заавал харж, анзаарч, уншиж байх хэрэгтэй шүү. За нөсөө толб арилгах дараагийн идэвхтэй орц найрлага бол витамин А буюу ретинол. За
ретинолыг яг ямар насны хүмүүс хэрэглүүл илүү үр дүнтэй вэ гэхээр 25-аас дээш насны хөгшрөлтийн үйл явц явагдаж байгаа. За өвчлөө үүсэж байгаа. За дээрэс нь нөсөө толб ихтэй бол ретинолыг бол заавал хэрэглэх хэрэгтэй шүү. За тэгтээ жирэмсэн хүн бол хэрэглэхгүй. Яг одоогийн байдлаар болохоор миний Natron брендээр ретинол комплекс серумыг яг өнөө оройноос хэрэглэх гээд авцсан байгаа. Өмнө нь болохоор би зөндөө өөр брендийнхаа бол хэрэглэжсэн. Энийг туршиж үзэх гээд Америкаас эхэлж авсан байгаа. За энэ болохоор дотроо витамин E-тэй. За тэгээд энийг яаж хэрэглэвэл илүү үр дүнтэй вэ гэхээр өглөөний арьс арчилгаанд хэрэглэх бол тохиромжгүй. Ялангуяа ретинолыг. Яагаад гэхээр нөгөө нарны хит ягаан туян жоо мэдрэг арьсыг жоо эмзэгшүүлэх магадлал маш өндөр байдаг учраас оройн арьс арчилгаанд хэрэглэвэл илүү үр дүнтэй. За тэгээд би болохоор өглөө витамин C-гээ хэрэглэчихэд оройн ретинол хэрэглэждэг. Энэ хоёрыг болохоор яг зэрэг бол яг араас нь хэрэглэж болохгүй. Яг ингэ сөөжлөөд жоо хоол зайтай хэрэглүүлээ үр дүнтэй. Би бол витамин C-гээ өглөө хэрэглээ, энийг орой хэрэглээ. Ингэж бол хэрэглэж болно. За ер нь бол ретинол маш хүчтэй бүтээгдэхүүн учраас шууд анх удаа хэрэглэж үзэж байгаа хүн бол шууд юу гэдэг орой болгон хэрэглэж болохгүй. 3 хоногт нэг байж байгаад явандаа нэг хоног өнжөөд дараа нь орой болгон хэрэглэж болно. Ингэж арсандаа жоон тасгаж өгчээж хэрэглэх хэрэгтэй шүү. Маш болгоомжтой хэрэглээрэй. За дараагийн 4-р орсон найдлага бол альфа арбутин. За хидрокинон гэж бас нэрлэдэг байгаа. Гэхдээ жирэмсэн хүн бол хэрэглэдэг байгаа шүү. За тэгээ миний хувьд болохоор яг одоогийн байдлаар тэгээ Ordinary брендийн ascorbic acid 8% буюу одоо витамин C гэсэн. За тэгээ альфа арбутин 2%тай. Энэ серумыг хэрэглэж байгаа. За энэ серумыг анх хэрэглэхэд бол одоо ингээд энэ дроптой тэгээ их хэмжээтэйг бол хэрэглэх хэрэггүй юм байлээ. Яа тэгэхээр ялангуяа би ч өөр холимог арьстай учраас төрхөнгүүд ингээд шингэж өгөхгүй нэг л юм ойлын мэдрэмж өгöd байсан. Тэгээ нүсүү бүглээд яна батаг гарчих үед би айжсэн. Тэгтээ дараа нь би ямар арга хэмжээ авсан бэ гэхээр энийг хэрэглэхдээ дропор ингээд заавал бүтэн соруулахгүй зүгээр бага хэмжээтэйг нь гарн дээр яаж байгаа ингээд тараагаад нилээн сайн ингээд тэгтээ нүдний зохиндоо хүрэхгүй шүү. Ингээд сайн тарааж агаад араас нь чөшүүлэгч тосоо төрхлээ. Дараа нь нарныхаа тосоо хэрэглэсэн. Тэгээ ер нь бол өглөөний хайрс арчилгаанд илүү хэрэгэлдэг ба орой бол би энийг хэрэгэлдэг байгаа шүү. За тэгээ альфа арбутиныг Google-ээс хайгаад үзэхээр хамгийн алдартай серум нь болохоор тэгээ Ordinary брендийн альфа арбутин тэгснэ гиалуроны хүчлээ серум байдаг юм билэ. Тэр нь бол хамгийн бүр хот юм билэ. Тэрийг би тэгтээ тухайд мдээгүй учраас энэ серумыг авсан. Тэгтээ надад бол энэ таалагдсан. Яг бол өөрөө чинь витамин C-тэй тэгээ альфа арбутинтэй ингээд зэрэг орцсон байгаа учраас надад бол маш их таалагдсан. Тэгээ магадгүй би энийг дуусчаад дараа нь туршиж үзэхэд дараагийн нөгөө альфа арбутин одоо гиалуроны хүчлээ серумыг туршиж үзье гэж бодож байгаа. Тэгээ та нар ч гэсэн энийг туршаад үзээрэй. За нөсөө толбоо арилгах дараагийн идэвхтэй орцсон найрлага бол химийн гуйжуулалт хийдэг AHA ба AHA дотроо маш олон асидууд байдаг. Гликолик acid, lactic acid, mandelic acid, malic acid, tartaric acid гэж байдаг. За миний хувьд болохоор би Ordinary брендийн glycolic acid 7%-тай төнрийг хэрэглэж байгаа. Одоо барыг хэрэглээ дуусч байгаа. Тэгээд зарим хүмүүс одоо гайхаж магадгүй л дээ. Мөнөө яагаад ингэ Ordinary брендийг сурчлаад байна гэж. Би энэ бол ерөөсөө сурчлага биш шүү. Эхлээд би энэ niacinamide хэрэгсэн чинь надад тохироогүй амар муухай байсан энэ серум. Тэгсээр за яг гоо энэ чинь нэг брендийн нэг бүтээгдэхүүн муу байлаа гэдээ бүх бүтээгдэхүүн муу гэсэн үг биш дээ гэж би бодоод дараа нь энэ төнрийг авсан чинь надад үнэхээр таалагдсан. Тэгээ энэ надад таалагдсан учраас би шууд зоригтойгоор энэ одоо альфа арбутин серумыг авсан байгаа. Тэгээ яг одоогийн байдлаар надад энэ хоёр их таалагдсан. Niacinamide нь бол таалагдаагүй. Би гэхдээ бусад одоо Ordinary брендийн бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэж үзээгүй лээ. За тэгээд сурчлага гэж битээ бодорой. За тэгээд энэ тонер бол надад таалагдсан. Гэхдээ би энийг хүн чингээж агаад зохины хэсэгтээ хүрхгүйгээр бусад хэсгээр ингээд сайхан арчиждаг байгаа. Энэ нь болохоор арсны чин гадаргуу дээр хөтөр үгцэн арсны чин багаар ингээд зөөлөн маягаар ингээд гуйжуулчихдаг байгаа. Заавал скраб хэрэглэх шаардлагагүй гэсэн шүү дээ. За тэгээд энийг болохоор 7 хоногт 2-оос 3 удаа хэрэглэж болно. За тэгээд арсандаа ингээд тасгасныхаа дараа өдөр болгон хэрэглэсэн ч болно. Эсвэл одоо гэдэг арсныхаа одоо байдал харж нэг өдөр өнжөөд хэрэглэсэн ч болдог. Би болохоор өглөө болгон хэрэглэдэг. За AHA болохоор химийн гуйжуулалт учраас арсны гадрууд дээрх тэр үгцэн арсыг гуйжуулаад тэр арсны чин тэр өнгөн давхаргад байгаа тэр нөсөө толбыг одоо багасгахад маш их нөлөөж байдаг. Тийм учраас AHA бол заавал хэрэглэж авах хэрэгтэй. За бас BHA байна л да. BHA болохоор ялангуяа холимог тослог арьстай хүмүүс, батг гарамтгай арьстай хүмүүс хэрэглүүлвэл үр дүнтэй. За энэ болохоор Casarax брендийн BHA байна. Өөр Paula's Choice-ийн BHA нэлийн алдартай юм билээ. Гэхдээ би тэрийг хэрэглэж үзээгүй. Тэр гэхдээ энийг бодвол арай хүчтэй гэсэн. Би энийг юу ч гэсэн хэрэглэж үзээд жоо арсандаа тасгаж байгаа дараа нь тэрийг хэрэглэе гэж бодож байгаа. Тэгээ энэ бол нэлийн удаан хэрэглэгддэг
алддаг юм билээ шүү. За тэгээ BHA болохоор нөгөө нөхцөлд за дээрэс нь хар батганд илүү үр дүнтэй гэдэг учраас энэ BHA-г та бас туршаад үзэхэд бас гэмгүй. Бас химийн гужилт үзүүлж яадаг учраас та нараас 7 хоногт 2-оос 3 удаа энтэйг одоо нэг өдөр биш зүгээр ингээд одоо сүйжлэд хэрэглэж болно. За хамгийн сүүлд нь нөсөө толбыг арилгахад одоо хамгийн байгалийн гаралтай яг нөгөө байгаль дээр ургаж яадаг ургамал бол 100 наст буюу алоэ. За алоэ гэл гэж ярьдаг. За тэгээд миний хамгийн хайртай бүтээгдэхүүн. Энийг би одоо таньд одоо бичлэг болгон дээр л байнга хэлдэг те. За яагаад би энэ алоэ гэлийг бүр ингээд итгэл төгстэй өөртөө бүр итгэлтэй ингээд хэлж байна гэхээр та нар мэдж байгаа би өөрөө нэлээд батхны сорвтой байсан. Ялангуяа энэ T100 хэсгэр ирүү одоо энэ дух хэсгэр маш их батхны сорвтой байсан. За тэгээд ингээд зөвлөгөө өгөөд одоо арьс арчилгааны зөвлөгөө өгөөд 5 жил болж байгаа хугацаанд маш олон хүмүүст энэ алоэ гэлийг хэрэглээд одоо үр дүн өгсөн байдаг. За одоо дурдах юм бол маш олон үр дүнгууд байгаа. Одоо энэ дээр ингээд зугсхан дурдахад бол энд ингээд үр дүнгууд байна л да. Энэ бол дандаа яг бодит хүмүүсийн үр дүн. Зарим нь болохоор миний уцаар дарсан зургууд байгаа. Зарим нь болохоор хөв хүмүүс өөрсдөө ингээд зураг дараад хэрэглэгч нар маань ингээд зураг дараад ингээд над руу явуулж ясан. Одоо илүү нөгөө байгалийн гаралтай, илүү нэг юм зөөлөн одоо хүнсний бүтээтгүүнийг одоо ярих юм бол одоо шинэ зөвхийн бал. За дээрээс нь одоо өөрөөс тэмгч гэдэг юм дээ. Арьсандаа шууд ингээд түрхэд хэрэглэж болохоор тэгээ гараагаар ингээд маск тавиад хэрэглэж болохоор бүтээтгүүн одоо өндөгч гэдэг юм дээ. Өндгөний цагаан энтрийг нүрэндээ бас түргэж болдог шүү дээ. Яг тэрнтэй яг зүүрлэх юм бол алоэ жел бол яг тийм. Яг нэг тийм. Одоо шинэ ингээд хүүхэд ч гэсэн түрхэж болдог. Вазелиныг бид нар гэртээ ингээд түрхдэг шүү дээ. Ингээд шарх сорхондоо ингээд түрхээл те. Яг тэрнтэй адилхан алоэ гел бол ерөөсөө гэр ахын одоо тэр эмийн санд ингээд байж ахаар заавал байх ёстой бүтээтгүүн юм. Ингээд түрхлээ. Тэгэл энэ хэдхэн секундын дараа өөр ингээд арилждаг. Тэгээ ерөөсөө энэ чинь хүчтэй бүтээтгүүн биш учраас хамгийн аюулгүй орцны айлгууд ордог байгаа. Тэгээ та нар яг сайн хайгаад үзээрэй. Одоо шинэ Pinterest ч юм уу Google дээр ингээд тэ өөр ингээд одоо тэ батхны сорив за дээрээс нь тэр нөсөө толбыг арилгах орцны айлга гэж тайхаар дандаа алоэ жел гарч ирдэг. Бүр хамгийн дээр шүү. Та нар бүрийг сайн судлаад үзээрэй. За ингээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсан бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол доор байгаа лайк гэсэн тэмдгийг дараад дараагийн бичлэгийн маань цаг алдалгүй хүлээж авахыг хүсвэл subscribe гэсэн товчийг заавал дараарай. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.